минь туслаач талархын аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Дуулал номын 22. Дуулал номын 22-ыг бүгдээрээ хамт уншицгаая. Дуулал 22. Эсгэл ба шамлаас бичих үйлд. Өдөртөчд аялалт ашхаар дээр Давидын дуулал. Бурхан юунд та намайг орсон бэ? Миний олохдоо авралаас минь юунд та хол байна вэ? Бурхан минь би өдрөө хашгирдагч та харин итгүй. Шүгөр бас хашгирдагч надад хариу алга. Гэвч Израилийн магтаал дунд сэнтид залрагч та ариун юм. Эцэг өгд маань танд итгэсэн. Тэд итгэсэн бөгөөд та тэднийг аварсан. Тэд тань руу хашгирч аврагдаж байв. Тэд танд итгэсэн бөгөөд ичмүрт унсангүй. Харин би өт хүн биш. Би хүмүүсийн бурушаал болж ард уланд жигшигдсэн юм. Намайг хардаг бүхэн намайг тохиурхан инээдэг. Тэд уруулаа нээж толгой сэгсрэн тэр өөрийгөө эзэнт даатгсан. Тэр түүнийг авраг. Тэр түүнд баярлагдах тул түүнийг авраг гэж байна. Гэсэн ч та намайг ихэнх хөвлөгөөс гаргасан тэр мөн. Ихэнх хөхөр байх үед та намайг итгүүлсэн. Би төрхөөсөө танд даатгагдсан. Ихэнх хөвлөд байх үеэс минь та миний бурхан байсан. Зовлон шамлан ойрхон туслагч ганц жалгатвал надаас бүх холдооч. Олон хөр намайг хүрээлжээ. Машааны хүчтнүүд намайг бүсэлжээ. Хүү татхаар архин байгаа арслан шиг тэд над руу амаа том ангайлган байна. Намайг ус шиг асгасан бөгөөд бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил дотор минь хайсан. Хүч минь шаазангийн хилдэрхий шиг хатж хэл минь түүшиндээ наалдав. Та намайг үхийн шороонд тавьжээ. Учир нь намайг ноход хүрээлжээ. Ёрийн мөг үйлдэгчдийн бүлэглэл намайг бүсэлжээ. Тэд гар хөлийг минь нэгт хатглаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж над руу гөлрөн ширтэн. Тэд гадуур хөвцийг минь дундаа хавааж ховцны минь төлөө шодно. Харин эзэн та бүх холдооч. Миний хүч чадлаа надад туслахаар хурдлаач. Сэтгэлийг минь илтнээс ганц амийг минь нохойн иргэшээлээс авраач. Намайг аслангийн амнаас авраач. Зэрлэг үхийн амнаас авч надад хариу өгөөч. Таны нэрийг би агт үстэй хэлэх болно. Чуулган дунд би таныг магтах болно. Эзнээс эмэгчтэй түүнийг магт. Яаковын өрөөдөн болох та бүгд түүнийг алдаршуул. Израилийн өрөөдөн болох та бүгд түүнийг хүнддэг. Учир нь тэр зовстын зовлонг жигшээчгүй үзэн ядаачгүй. Тэр нүрээ түүнээс нугаачгүй. Харин тусламжгүй түүнийг хашгирахад тэр сонссон юм. Их чуулганы дунд магтаал минь танаас ирдэг. Түүнээс эмэгчний өмнө би тандагаа биелүүлнэ. Ядуу минь идэж цадна. Эзнийг хайрч түүнийг магтах болно. Та нарын зүрх өнгөд амьд байх болтугай. Газрын бүх захын заар эзнийг самж түн рүү эргэх болно. Улсын төсдийн бүх хураг таны хүндэтгэн болно. Учир нь хаанчлан эзних тэр улсын төсдийн захирдаг. Дэлхийн бүхэн мэхийн хүндэх болно. Чинэлгүнж, итгэвч, шорондоор оржигч, амьд хадгалагчд бүгд өмнө сүгдэн. Өрөөд мод түүдэд зарагдах болно. Эзний тухай эрх юмнууд яригдах болно. Тэд ирж тэр үүнийг үйлчлэгийг ирээдүйн төр хүмүүст зөвшөөрөхийг зарлах болно. Амен. Дуулал номын 22-ыг уншлаа. Дуулал номын 22-ыг харах юм бол энэ үгийг бид бүгд хараад мэдэх боломжтой байна шүү дээ. Энэ үг Есүс Христийн зовлон загалмаа дээр цовдлогдсон нас барах талаарх бол иш үзүүлэг байна. Энийг бол мэдэхгүй байхын арга байхгүй. Энэ дөр бол маш тодорхой. Эзний зовлонгийн талаар бол бичсэн байна. Бүгдөө энийг харъя. Үгийг дахиад харъя. Нэгээс эхлээд, нэгдүгээр ишлэлээс эхлээд эзэн бол миний хончин надад дутх зүйл үгүй. Бурхан минь юунд та намайг орхино вэ? Миний яолох дуу авралаас энэ юунд та хол байна вэ гэж хэлж байна шүү дээ. За тэгээд эндээс эхлээд Есүсийн талаар хэлсэн иш үзүүлэг бол хийгдэж байна. Түүгээр зогсохгүй. Доошоо бид нар харах юм бол доошоо яваад харах юм бол 6-аг бүгдөө харцгаая. 6 дээр харин би өт хүн бишээ, би хүмүүсийн бурушаал болж ард олон жигшигдсэн юм. Намайг хардаг бүхэн намайг дохуурхан инээдэг. Тэд уруулаа нээж толгойгоо сэгсэрнэ.
Матай номын 27 дээр гарч байгаа энэ үгийг энд хэлсэн байна. Гэл толгоо сэгсрэл. 8 дээр тэр өөрийгөө эзэнд даатгсан тэр түүнийг авраг тэр түүнд баярладаг тул түүнийг аврагэ гэж байна. Тэгэхээр үнэхээр бурхан түүнийг аврах нь үгүй юу гэдгийг бол хараад хүмүүс шоолж инээж байна. Энэ мөн шинэ гэрээн дээр бас бичигдсэн үг тэр чигээр биелэгдэж байна. Түүгээр зогсохгүй 12-ыг бас харах юм бол тэр нөхцөл байдлыг бол тайлбарлаж байна. Олон өхөр намайг хүрээлжээ. Жинхэнэ өхөр бол биш ээ. Гэхдээ Ромын тэр цэргүүд түүнийг болов шоолж инээж байгаа тэр хүмүүсийг хараад өхөр гэж хэлээд Башааны хүчтнүүд намайг бүсэлжээ. 13 дээр хуу татхаар архиран байгаа арслан шиг тэд над руу амаа том ангайлгаж байна. 14 дээр намайг ус шиг асгасан бөгөөд бүх яс минь бултарсан. Зүрх минь лааны тос адил дотор минь хайлсан. Түүний яс бол нэгч бол хугараагүй харин мултарсан бөгөөд загалмай дээр цовдогдоход түүний тэр яснууд бол мултарддаг юм байна. Зүгээр байх аргагүй. Энийг бол тайлбарлсан байна. Мөн өшөө илүү тодорхой хэлсэн 16 17 дээр гарч байна. За солонгос хэл дээр бичигдээгүй зүйл англи хэл дээр бичигдсэн байна. 17 дээр 16 учир нь намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үлдгчдийн бүлэглэл намайг бүсэлжээ. Тэд гар хөлийг минь нэвт хатгалаа. Ерөөсөө л загалмай дээр цовдлогдож байгаа гар хөлийг бол ерөө хатаасаар хатсан тэрийг бол энд хэлсэн байна. Мөн 18-ыг бүгдээрээ харъя. Тэд гадуур хувцсыг минь дундаа хуваач хувцсны минь төлөө шоодмоо. Энэ мөн шинэ гэрээн дээр гарсан. Бүр нэгэнгүй энэ дээр тайлбарлан хэлсэн байна. Тэгээ өшөө энэ дээр харах юм бол ам цангаж байна. 15-ыг харах юм бол хэл минь түншиндээ наалдсан. Хүч минь шаазангийн хилдэрхий шиг хатаж хэл минь түншиндээ наалдсан. Та намайг үхлийн шоронд тавьжээ. Энэ бол миний ам цангаж байна гэдэг үг энэ дээр тэр хэмжээгээр бол ам цангаж байгааг энд илэрхийлж бичсэн байна. Тэгэхээр энэ дуулал номын 22 гэдэг маань бүрээсэн нэгэнгүй эзний талаар гарч байгаа учраас Библи судлаачид Христэд итгэдэг Библи судлаач болон Христэд итгэдэггүй Библи судлаач гэж байна. Энэ Библийг судалдаг маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр энэ үг манай эртний өмнөх 1000 жилийн өмнөөс Давид хаан өөрөө маш их зовж байхдаа, хавчигдаж байхдаа тэр цаг үед бичсэн ишлэл шүлэг бөгөөд Давидын хувьд бол түүний гар хөлийг хатсан байхгүй. Гэхдээ тэр зовж байхдаа энийг бол илэрхийлэн нэгэнгүй бичсэн бөгөөд тэр өөрөө бол биеэрээ үзээгүй. Гэхдээ ариун сүнсний мэдрэмжээр энэ болгоныг бол бичсэн байна. Тэгэхээр бүх зүйлээ
Давидын хувьд бол үхээгүй, гэхдээ энэ бол үхлийг илэрхийлэн хэлсэн байна. Би бол ингэж өгч байгаа юм шиг мэдрэмж төрж байна гэд гар хөлийг минь хадсан. Ингэж нэгд нэгэнгүй бичсэн тэр энэ үг бол Есүс Христийн талаарх иш үзүүлэг өгөөд энэ бол бүгд хийгдэж биелэгдсэн бөгөөд маш олон Библи судлаачид Давид хаан энийг бол бичсэн юм бишээ. Дараа нь энийг бол хүмүүс эргэж хараад эзнийг нас барсны дараа хэн нэгэн Давидыг бичсэн гэд энэ бол сүүл бичигдсэн гэж бол хэлдэг. Яагаад тэр маш их тодорхой бичсэн байгаа учраас. Гэхдээ энэ дуулал ном гэдэг маань 1000 жилийн өмнө бичигдсэн ном учраас тэгэхээр түүний тэмдэглэл бичигдэж үлдсэн учраас Давид хаан болоод бичсэн маш тодорхой. Давидын шүлгүүдээр дамжуулаад эзний тэр бүхий л зүйлүүдийг иш үзүүлсэн. Би өчигдөр орой та бүгдэд номлосон байгаа. Давид болохоор тэрийг бол үзэгдлээр хараад үнэхээр эзэн бол ингэж зовх юм байна гэж бичсэн юм бишээ. Харин Давидын хувьд өөрийнхөө үзэж байгаа, биеэрээ мэдэрч байгаа зүйл болон түүний зовж байгаа зүйлүүд маш олон хүмүүс түүнийг алхаар ирж байна, хавчиж байна. Давид хааны амьдралыг харах юм бол бид нар энэ Библийг уншиж үзсэн учраас маш их хэцүү зовлонтой асуудлууд зөндөө байсан шүү дээ. Тэгэхээр түүнийх нь хадам ээж буюу Саул хаан түүнийг алхаар бол байнга л хөөж байсан. Түүний хүү нь өөрийг алхаар бас хөөж байна. Бусад хааднаар ч гэсэн түүний хувьд бол амьдралынхаа хувьд бол маш их хэцүү бас амьдарч байсан. Сүүлдээ бурхан минь та намайг юунд орхино вэ гэх хэмжээгээр энийг бол бичиж үлдээсэн бөгөөд тэр бурханы дотор энэ хэлж байгаа, бичиж байгаа бүхий л зүйлүүд гэдэг маань түүний гомдлол, гоншихнол бишээ гэдгийг бид нар энэ үгээс бас харах хэрэгтэй. Тэгэхээр Давидын хувьд бурхан минь ээ, та намайг юунд хайсан бэ? Арай дэндүү юм аа гэж бол хэлээгүй. Жинхэнэ өөрийнхөө үнэн зүрх сэтгэл, эзнийг хайрлсан зүрх сэтгэл, эзнийг зүрх сэтгэлээсээ хайрлаад бурхан минь та надад туслаач. Бурхан минь та надад туслаач. Би ингэж зовж хавчигдаж байна. Бурханд бол найдан бичиж байгаа энэ зүйл гэдэг маань сүүлдээ энэ бол Христийн биеэрээ үзэж мэдэх иш үзүүлэг болсон. Давид тухайн үед бичиж байхдаа энийг бол үнэхээр мэдэж байсан болов. Бурхан та намайг юунд орхив гэж бичсэн. Гэхдээ энэ бичсэн үг нь Христ бол ингэж ийм байдалд орно гэдгийг мэдээгүй бичсэн байхаа. Гэхдээ түүний хувьд ариун сүнснээр түүний өөрийнх нь үзэж мэдсэн зүйл гэдэг маань эзнийг хайрлаж, эзэнд найдан бичсэн зүйлүүд гэдэг маань ариун сүнсээр бичигдэж, ариун сүнсээр бичигдсэн зүйлсүүд иш үзүүлэг болсон. Энэ бол үнэхээр гайхамшигтай, гайхмар зүйл. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо болоод уг бичиж тэмдэглэж үлдэгдэх цаг үе биш ээ. Библи бол бүрэн төгс болсон учраас урд нь бид нар сурч байсан шүү дээ. Үйлс ном. Үйлс ном бол тэр цаг үед үйлс ном байсан ч гэсэн өнөөдөр ч гэсэн үйлс ном бол өнөөдөр ч гэсэн хийгдэж байна. Яагаад тэгэхээр ариун сүнс ирж ариун сүнс бидний амьдрал дотор яаж ажиллаж байна. Энийг бол бичсэн тэр ном бол Үйлс ном байгаа. Үйлс ном гэдэг маань Илч Паул Ромын хот руу очиод тэнд үгийг дамжуулаад тэгэл дуусах биш. Харин хинч гэсэн ариун сүнсээр дүүрэн байж ариун сүнсний ажлуудыг хийж бичигдэж үлдэж байгаа тэр зүйл бол Үйлс ном. Тэгэхээр бид нар бол энэ дээр үгэн дээр бичигдэхгүй байгаа болохоор энэ бол үг гэж хэлэхгүй ч гэсэн ариун сүнсээр бурхны ажлуудыг хийн гэдэг маань ариун сүнсний гэрчлэл. Тэгэхээр бид нар бол энийг харъя. Бидний итгэлийн амьдрал жинхэнэ бурхны өмнө байна уу? Бид нар жинхэнэ бурхны өмнө зогсож чадаж байна уу? Миний биеэр үзэж мэдсэн зүйл гэдэг маань бурхны өмнө залбирлаараа миний зүрх сэтгэл дотор
гомдол гоншгонол байгаад харамсаал бурхныг зүхээл байна уу? Аль эсвэл жинхэнэ Давид хаан шиг би ариун сүнсээр дүүрэн байж миний бүхий л зүйлүүдийг бурхны өмнө залбирч чадаж байна уу? Бурхны өмнө магтаж байна уу? Энэ бол маш их чухал. Бидний зовлон дотор, бидний энэ бүхий сорилт дотор бурхан болвол сонсож харж байгаа. Тэр бүхий л зүйлүүдийг бол бурхан болвол үргэлж хийж үлдэхээр бэлэн байгаа бурхан. Тэгэхээр бид нар итгэлийн амьдрал дотроо, итгэл дотроо бурхны өмнө ирж миний бүхий л зүрх сэтгэлээ эзний өмнө мэдүүлнэ гэх юм бол энэ болгоны эзэн сонсож жинхэнэ итгэлээрээ хүлээн авнаа. Тэгэхээр Давидын хувьд бол маш их зовлон дотор байгаа бөгөөд тэрийг илэрхийлж байна. Тэр бол үг болсон, иш үзүүлэг болсон байна шүү дээ. Тэр хэмжээгээр бидний итгэлийн амьдрал итгэгч нар байх хэрэгтэй байтал харин бид нар бурханд итгэл дотроо бурханд найдан. Тэгэхээр энэ дуулал номын 22 гэдэг маань ямар нэгэн тийм энэ яагаад ийм болчих гэж ууралж бухимдсан тэр зүйл биш ээ. Бурханд найдсан Давидын зүрх сэтгэл. Тэгэхээр энийг бид нар яаж мэдэх боломжтой вэ гэхээр өөрийнхөө байгаа байдлыг илэрхийлээд сүүлд нь бол 25 дугаар ишлэл дээр их чуулганы дунд магтаал мань танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө би тангаргаан биелүүлнэ. Амен. Бурхан та намайг юунд орхив гэж хэлж байгаад эргээд бурханд бол магтаалыг өргөж байна. Бидний сайн мэддэг үг байна. 3-ыг харах юм бол Израилийн магтаал донд оршигч эзэн бол тариун гэж хэлж байна. Гэвч Израилийн магтаал донд сэнтэд залрагчаа та ариун юм гэж хэлж байна. 3 дугаар ишлэл дээр 22-ын дуулал. Тэгэхээр энэ бол бурхны өмнө гомдлоо гоншихнод байгаа юм биш. Есүс бурхан минь та намайг юунд орхив гэхээр энэ бол уурж бухимдсан тийм зүрх биш ээ. Бурханд найдсан. Бурхан намайг би бурханд найдаж бүх зүйлээ бурханд даатгана. Хинч надад туслах боломжгүй. Би бурханд л ингэж найдан залбирч байна гэсэн энэ дүр төрхийг харуулж байна. Тийм дүр төрхийг бурханд харуулах ёстой байтал харин эсэргээрээ гомдлол, гоншгонол, харамсаал, зүхэл тэр бол бурхны ариун сүнсээр дүүрэн дүр төрх биш. Бид нар бурхны өмнө би өөрийнхөө бүхий л итгэлээ харуулахдаа итгэлийн амьдрал гэдэг маань зүгээр сайн зүйл болоход л баяр хөөрөөр дүүрэн байх итгэлийн амьдрал. Одоо энэ итгэлийн амьдралаар амьдрахад бурхан бол бэлхэн дүүргэж өгөөл ямар ч аваар осол байхгүй, асуудал байхгүй. Эзэнд итгэж байгаа энэ амьдрал бол ихэр сайхан байна. Энэ үгээр зогсохгүй итгэлийн амьдрал гэдэг маань бид нар одоо энэ ертөнц маань харанхуй ертөнц, бид нар энэ харанхуй ертөнцид амьдарч байна. Энэ ертөнцийг муу сүнс удирдах байна. Тийм учраас муу сүнс бид нар л дайрах боломжтой, бид нар асуудалд орох боломжтой, хэцүү зовж боломжтой. Тэгэхээр миний итгэлийн амьдрал гэдэг маань эзэнд үнэхээр сайхан байх үедээ магтаалыг өргөж зовох үедээ бурхны өмнө тэр магтаал бурхны өмнө залбирлаа өргөх хэрэгтэй. Хэцүү асуудалтай үед асуудалч гарт байгаа үед бол залбирлахчгүй, магтахчгүй. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань бидний амьдралд сайн муу юу ч болж байсан би бурхныг хүндлэн хайрлаж, би бурханд найдаж, бурханд итгэж байна гэсэн залбирлаа өргөсөн тэр дүрхээ харуулна гэдэг маань жинхэнэ итгэлийн амьдралаа. Амен. Ерөөсөө сайхан зүйл болоход л эзэм талархъя гэж зогсох биш. Жинхэнэ бурхны өмнө хэцүү асуудал ирсэн ч гэсэн бурхан минь өвдөж байна. Бурхан миний хувьд маш их хэцүү байна. Маш их зовж байна гэсэн тэр залбирч гэсэн бурхан сонсно. Бурхны өмнө залбирахад
Бурханд найдаж байгаа тэр итгэлийн илэрхийлэл тэгж хийхэд Давид хаан ингэж илэрхийлэхэд тэр үг нь сүүлдээ Есүсийн хийж гүйцэтгсэн иш үзүүлгийн үг болсон байна. Тэгэхээр энэ дуулал номын 22-ыг харах юм бол зовлон дунд Бурхны өмнө залбирлаа өргөн гэдэг мэн. Үнэхээр энэ бол итгэгч хүний итгэл. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн мөн адилхан хичнээн зовлон дотор ямар ч асуудал байсан ч гэсэн Бурхны өмнө заавал залбирах хэрэгтэй. Заавал. Энийг бол Бурхан сонсож Бурхан тэр бүхий залбирал магтаал талархал эзэнд найдаж байгаатай залбирлыг Бурхан болвол эрхмээр хүлээн авна. Тэгээд үгийг харах юм бол Тэнгэр элчнэр тэр бүхий л залбирлыг авч эзний сентийн өмнө өргөдөө гэсэн үг байдаг. Тэгэхээр бид нар эзэнд найдсан дүр төрхийг харуулахыг хүсэж байна. Амен. Бүгдээрээ эзний заасан залбирал Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай хүсэлтэн тэнгэрчгэн газар дээр биелдэх болтугай өдөр тутмын далхыг энэ өдөр бидэндээ өгөөч бид өртөнгөдөө уучлсны адил бидний өрийг уучлаач биднийг сорилтонд бууруулаач бузар муугаас гэтлгээч учир нь хаанчлал чадал халдарсан мөнхөд таних амен. Өнөөдөр ч гэсэн сүм чуулган пастор удирдагч нарынхаа төлөө залбирч өгөөрэй Багмаас